Монгол Ардын намын өрийн хөтөлбөрөөс. За 160 тэрбум төгрөг. 160 тэрбум төгрөг чинь нэг 100 км замын мөнгө шүү. Хүн гэдэг чинь өөрөө үнд капитал. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт 1.14-т одоо элэгний хорт хавдар, элэгний хатуурлын улмаас нас баралтыг эрс бууруулж, элэгний C вирусын голомтын дархалтыг 2020 онд таслан зогсоож, элэгний өвчл эмчлэх энэ элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эд зүтг нь хамтдаа хөгжинэ. Тэгэхээр өнөөдөр бас бид хоёр их сайхан одоо сэдвийн талаар ярилцах болно. Тэгэхээр Монгол хүн бүрт хамааралтай. Тэр дундаа баян онгорчууд бол их азтай гэж хэлж болно. Тэгээд энэ бол Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр тусгагдсан элэг бүтэн Монгол хөтөлбөр байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг бас та санаачилж энэ намын мөрийн хөтөлбөрт оруулсан байгаа шүү дээ. Энэ бас их учиртай юм л да. Энэ Стэнфордын их сургуульд Америкт байхдаа бидний авчирсан нэг тийм богцс гэдэг юм уу? Ололт бол энэ элэгний C вирусыг бүрэн устгадаг эм баг. Тэгээ энэ эмийг Монголд одоо оруулж ирэх, тэгээ эмийн жагсаалтанд бүртгүүлэх, тэгээд одоо худалдаанд гаргах гэж бас чамгүй тэмцэл явуулаа. Энэ чи хүлээн зөвшөөрдөг. За тэгээд тэр эмийг үнийн бууруулах гэж бас тэмцэл хийлээ. Бид зөвлөлт харчлын аян хилцүүлгүүд явлаа. Хамгийн төвтэй ажиллаж байгаа миний найз Наранбаатар бол Стэнфордын сургуульд байсан хоёрхан Монгол байсан. Хоёулаа ингээ ярьж байгаад л Аном сангийн дуузын дарга бид нар ингээ хамтарч ажиллаж байна. Тэг ер нь бол яг баян онгорч ч гэсэн тэр хүмүүс 6,000 төгрөгөөр онцлогоо хуулийг чадваргүй хүмүүс олон шүү дээ. Тэгтэл нийгмийн халдвар төвчнийг бол манай эрүүл мэндийн даатгалын хуулиар төр хариуцах хэрэгтэй. За өмнө нь бол энэ C вирустэй циррозтой улсууд эмчилж чадахгүй. За бүр баян чинэлэг нь 60-70 сая Японоос энэ нэмийг авч уулаа гэж ярьжсэн. Тэгээ энэ нэмийг оруулж ирэх саналд ирсэн. Тэгээ Америкт бол энэ 100,000 долларын үнэтэй байдаг юм. Энийг 1,000 доллар болгож хямдруулж орж ирсэн. Тэгтээ 2 сая төгрөг үнэтэй байгаа. Энийг би дахиад 6 дахин хямдруулах ажлыг хийсэн. Одоо энийг 80%-ийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг болох ёстой гэсэн ийм шаардлагыг эрүүл мэндийн даатгалын санд өргөөгээд ингэх юм бол хүн 12,000 төгрөгөөр хүн өөрийгөө энэ C вирусээс салж холцоод байгаа. Тэгвэл ингээ C вирустэй бүх хүмүүс ингээ салчих юм бол энэ ч биеийн талдварлага болж байгаа. Байхгүй ч голомт байхгүй болж байгаа. Тэгэхээр элэгний хорт хавдрын асуулт Монгол улсад үндсэндээ байхгүй болж доошлох. Би энэ юмд бас ингээ сэтгэл зүрхөө чихнээс ингээ дэмжиж одоо 3 жил ингээ явж байгаа учраас шалтгаан нь бол миний аав маань бас элэгээр бурхан болсон. Тэгээ би бас энэ аваараас ороод тэгээд 7 хоног ухаангүй байжгаад эргээд ингээ амьдраад тэгээд бурхан над 2 дахь амьдрал бэлгэллээ. Тэгэхээр энэ үлдсэн амьдралаа би бол хүмүүсийн төлөө, олонний тусын төлөө зориулъя гэж шийдсэн. Тэгээд энэ дотор хамгийн их миний ингэж энэний төлөө хамгийн гол анхаарлаа тавьж ажиллавал бүрэн хэрэгжүүлэх ёстой гэж хомсолж байгаа зүйл бол энэ элэг бүтэн Монгол хөтөлбөр байна. За одоо бид нар гадна дотноос орж идэг үнийг нь хямдруулах талаар ажиллаж байна. Вирусын голомтыг устгах ийм технологиг оруулаад ирчлээ. Тэгэхээр энийг бол эмчлэх бүрэн болцоод халдварын голомтыг бүрэн 2020 он гэхэд бүрэн устгая гэсэн энэ мөрийн хөтөлбөрт энэ заалд орсон юм учиртай. Одоо бичлэгээ бас үзэгчдэд үзүүлье. Тэгээд энэ бичлэгийг үзээд бас үзэгчд маань бас нэгийг бодох болов уу гэж бодож байна. За сонирхолтой. Биднес нэг эвлэл нэгдээ зохион байгуулалтанд ороод өвчтнүүд жил гаруйнууд үзлээ. Энэ хугацаанд бол тодорхой хэмжээний ажлууд их хийлээ. Амжилтанд хүрэлээ. Энэ асуудал дээр бол эвдтэйгээ санаа бодол нэгтэй байгаа гэдэг нь хамгийн чухал байна л. Өнөөдөр элэгний өвчлөл гэдэг бол Монгол орнд тахлын хэмжээнд хүрсэн байна. Одоо би яагаад ингэ хэлж байгаа гэх юм бол өнөөдөр 7 сартайгаас одоо ингээл 60 гарчихсан хүмүүс элэгний өвчлөлөөр өвчлчихсэн. 7 настай хүүхэд элэгний хорт хавдар болчихсон эцэг их нь уйлал явж байна. Энэ хүмүүс хүүхдээ харсаар байгаад хүлтэй биш гэдэг. Зөвхөн энэ хүүхэд биш. Одоо 25-аас 30 настай ийм хүмүүсийг би олон таарж байгаа. Би 2 жил гарan одоо энэ элэгний өвчлөлийг
бууруулах энэ оном сантаа нийлээд одоо ингэж сайн дураараа одоо явж явахад ажиллагдсан зүйл үл юм. Хор тавдрал хөөцөлдөж явсаар байгаад орон байраа зараад ах トゥ нарынхаа бүх мөнгийг аваад ахуулчдаг хүн. Яг жинхэнэ хүндрэл хизээ ирдэг вэ гэвэл яг хор тавдраа ахуулчихсны дараагийн имчилгээ гэдэг нэг юм гараад ирдэг. Энэ дээр бол улаан мөнгө байхгүй яг суучдаг. Хавдраа ахуулаад илгээ тайруулчихсан хүмүүс яадаг бол 50% нь ер нь дараагийн имчилгээний мөнгө байхгүй учраас яваад өгдөг юм байна. Тэнгэр тайлдаг. 3000 орчим хүн одоо энэ нэмийг ууж байна. Та цаана 30,000, 50,000, 80,000 хүнийг авч ууж чадахгүй байгаа. Гудамд ч байсан, автобусанд ч байсан хүмүүсээс одоо энэ им ороод ирсэн гэд ингээд яриад үзэхэд үнэн буух юм гинлээ гэд хий юмд найдаад одоо имчилгээ хийлгэхгүй байгаа. Хүндрэл нь бол одоо энэ болчихж байгаа. Монголчуудыг бол өвчл ихтэй л ард түмэн гэж гадаад эмэгчлэнүүд бас хэлгэлэн л да. Тэгэхээр зэрэг зүрхний өвчнч байна, нэрний өвчнч байна, бөөрийн өвчнч байна, амьсгалын замын өвчнч байна. Гэтэл одоо яг ингээд нутагшил байдлаар Монголд яг одоо байршаад манай одоо хүн амыг ингэж ихэнхийн тахал хэлбэрээр өөрчлөж байгаа нь илгэний вирусын одоо аагаас эхлэв тийм ээ. Аа гэж одоо аав хэлсэн бол халдварч шар гэдэг нь бол үеийн өнгөрөөгд одоо ахлын зөв В вирус, С вирус, Д вирус, Дельта вирус гэдэг одоо ингээд энэ олон төрлийн вирусууд гэдэг. Тэгэхээр энэ вирусууд маань өрмөц халдвар байна. Ерөөсөө илэг нөгөө дүлийн эрэхтэн болохоор ерөөсөө бид нар чи өвдөж яах гэж мэдэхгүй явсаар байгаа. Нэг гэр бүлээс одоо 4-5 хүн өвдөж штт. Нэг гэр бүл. Одоо би гэхэд өөрөө ахлаа илгэний одоо энэ хавдртай тэмцээд 8 жил болж байна. Тэгэхэд би өөртөө бас өөрийнхөө нэг одоо охиноо алдах жишээтэй би одоо ингэж зовлон үзэж явна л да. Дэлхийд одоо улаан хоолой харт тавдар, илгэний харт тавдрууд хамгийн их өндөр байна гэж тэгэхэд чинь манай тухай зэрэг илгэний харт тавдар нь хамгийн. Тэгээ манай чи хожуу илрүүлтэй 88% нь хожуу илэрч байгаа шүү. Гэтэл цаана шинжилгээнд ороогүй, огт одоо тестээр ч үзэгдээгүй. Өчнөө улсууд бол илгэний өвчтөй гэдгийг мэдэхгүй л байж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бол дараа нь 10 жилийн дараа 20 жилийн дараа бид нэг бүгдээрээ нэг бол одоо илэг хатуулсан, нэг бол хавдар гэл айл болгол эдийн засгийн уналтанд орж. Дээд албан тушаалынхан бол төрийн мөнгөөр явал гадаад дотоод явал илэг мэлгээ солиулаад хүрээд ирдэг. Тэгээ биднээсээ асуудлыг чинь өчнөө тавиад хахад манай эрүүл мэндийн яам хүртэл авч хэлцэхгүй шүү дээ. Ажлын хэсэг байгуулаад одоо тэр судалж яах гэдээ байгаад идэг. Ерөөсөө тэрний хариу гардаггүй. Ингэсээр идэл одоо эхнээсээ бид нар энд хамт байгаа улсуудаас алдчихж шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол үнэхээр өстой эмгэнэлтэй. Үнэхээр одоо бүр гутамшигтай ч гэж хэлэхэд юу юм гэж хэлэхэд юу илүүдэхгүй. Хүн гэдэг чинь өөрөө л үнд картаа шүү дээ. Тэгэхээр хүнээ тоохгүй ерөөсөө ингээд арга хэмжээ авахгүй ингээд бид нар ингээ хоошоо суугаад байгаа. Энэ бол одоо Монгол үндэстэн байх уу буюу гэдэг асуудал хүртэл одоо болохоор ийм одоо байна. Гэтэл нэг автомашин гаднаас Солонгосоос ч юм уу одоо Японоос ч юм уу зөндөө олон машины холнууд орж ирээд явж бүгд даатгалтай. Өнөөдөр нэг очиод мөргөлжлөө орон даатгатаас мөнгө авчихдаг. Гэтэл бид нар 30 хэдэн жил 40 хэдэн жил эрүүл мэндийн даатгалд мөнгө тушаачаад яг хэрэгцээтэй болоод нөгөө улаан гол утсан дээр дэмжигэнж байхад мөнгө хэрэгтэй болоход биднэрт юм олдохгүй шүү дээ. Ер нь энэ эрүүл мэндийн даатгалын сангийн зарчим бол эв санааны зарчим буюу ийм халдвар төвчнийг энэ тахал гэж нэрлэж байна. Энэ өвчнийг бол нийгмийн өвчин учраас эрүүл мэндийн даатгалын сан хариуцж төлөх ёстой. Энэ бол ерөөсөө хуулийнхын заалтан тийм уг даатгалын зарчимч дээр одоо нийгмийн өвчлүүд ингээд халдварлаад байдаг учраас. Тэгээ халдвар төвчнийг бол эрүүл мэндийн даатгалын сан хариуцж төлөх ёстой. 80% төлөх ёстой. Ард түмний татвараар төлсөн мөнгө шүү дээ. Бүхний мөнгө орж байгаа. Тэр мөнгийг одоо энэ Монгол улсыг одоо энэ элэгний өвчнөөс салах, эвүүжүүлэх, урьдчилан сэргийлэхээр хүн болгон вирусны шинжилгээнд одоо нэг үрчлэн оруулах, тодруулах тэр зардлыг төрөөс одоо байгаа мөнгөөсөө гаргаж одоо хариуцлагатайгаар Монгол улсад одоо Монгол улсын иргэдэд одоо хүртээлтэй хүртэмжтэйгээр одоо эвүүжүүлэх хэрэгтэй. Хамгийн нэг юу яаж байгаа вирус тогтооход 6,000 төгрөгөөр элэг төвдөр хийж байгаа. ВД-г бол 6,000 төгрөг гараад хийх хүн бас байхгүй байгаа байхгүй. Тэгэхгүй байгаа. Тэгэхээр хэцүү болоод. Тэгэхээр ийм мөнгөний асуудал вирус чуна гэдэг нь үнэхээр бид нар одоо 280,000
төгрөгийн дэлгүүр авдаг. Одоо нэг 21 мянган төгрөг сонгуулийн өмнө нэмж одоо бидний баясгаж байна. Тэр бол юу ч биш. Тийм. Дэлгүүрээ зээж нүр хөвгтөөс мөнгө авч байна. Тэгжиж бидэнд юм авч байна. Одоо манай хүү 30 настай. Өнөөдөр вирусыг бүр жоохон багтаа авсан байлаа. Тэгээд вирус нь дельта вирус одоо энэ хавсраа бидний сироцоос нь одоо 4-р шатанда идэх салхиос эмчилгээг өгсөн. Өнөөдөр энэ одоо хоногт ер нь 7 хүн насарч байгаа. Тэрний нэг болохгүй ингэ байж байна. Өнөөдөр би энэ бол нэлээд хүнд байгаа. Идэх салхи маш ялтай идэх салхи гэсэн. Тэгэхээр өнөөдөр биднэрт мөнгө байхгүй. Хандив гуйгаад одоо нэг юу онон самтаа нийлээд энэ сүүн сэтгэлд аян зохиогоод байж. Тэгэхэд одоо ерөөсөө нэг 4 сая гаруй төгрөг зөвч. Үнэхээр юм маш хүнд яах вэ гэсэн бүр амьд хийцэг. Дээшээ харахад тэнгэр бор, доош харахад газар бор. Яах вэ? Харсаар хаад хүүхдээ хүүхдээ. Монгол хүн өнөөдөр ийм байдалд ороод ийм илний өвчний төлөө хурдхан шиг тэмцэхгүй бол бүрдсэг анхаарч үзэхгүй бол ерөөсөө ийм болчихжээ. Ийм хүнд болчихж. Ийм хэцүү байдаг юм байна. Одоо би өөрөө яг энийг амсаж байгаа болохоор энэ хүмүүс ч яг би өөрөө энэ хүмүүсийг хайж явж идэх танигдсан. Тэгэхэд бол илний өвчин бол үнэхээр амар юм. Мэдэгддэг юм байна. Онцлогоо юу. Би энэ ерөөсөө зүгээр юм шиг дээд сургууль төгсөөл сайхан ажил хийгээл гинтхэн би бинтхэн нүүрэндээ бүрэн барзаагаалсан. Миний хүн нүрээ сайхан янзлгээд байсан чинь юу хатгаа аваад шинжилгээ өгөхөд аль хэдийн бүр дөрөвдүгээр үедээ эцсийнхээ шатнд орсон. Ийм амар байт юм байна. Тэгэхээр онцлогоогийн мэдгэн шиг ягаад миний өвчиг битгий болчихоосоо энэ монголчууд минь битгий юм болчихоосоо энийг маш анхаарах хэрэгтэй байна гэдгийг танаа мөрийн хөтөлбөрт бидний энэ дэвшүүлсэн санааг дэвшүүлсэн маш их баярлалаа. Оруулсанд баярлалаа. Ер нь бол элэг бол ийм л байт юм байна да. Ийм л хэцүү байт юм. Онцлогоо нь маш ихтэй байхгүй бол болохгүй байт юм. Мэдэгддэг юм. Ерөөсөө энэ элэгний хатуурал хадрын шалтгаан, нас баралтын шалтгаан 90% нь зөвхөн вирусээс болоод байна. ДЦД гэсэн 3 вирусээс болоод өдөрт 7 хүн жилд 2600 хүн нас бараад байгаа юм. Яг одоо зарим байртаа болж байгаа усад 2600 жилд нас барж байгаа юм бол бас л асуудал. Тэгэхлээр чинь тайран 3 сая гаруй хүнтэй жижиг Монгол улсад яагаад жилд 2600 нас бараад байгаа юм ганцхан төрлийн өвчлөө. Тэгээ хүн амын 10% нь шахуу ганцхан өвчлөөр өвчлөгдсөн байгаа өвчин гэж байж болох уу? Маш том асуудал юм. Энэ вирус гэдэг чинь одоо бид нэр дохой вирус гэхээр айгүй амар хоомоо ямар аймаар юм те. Одоо баг тэр ястай дохоор өвччих юм ярьж идэг. Тэгвэл дохоо Монгол улсад илрээд баг 20 жил болсон гэж хаад 200-аад хүн өгдөөл одоо жоохон хэдэн жил 40-50 нас урсан ажил бол яг мэдгүй байна да. Гэтэ баг цаалах. Тэгвэл элэгний өвчлөөр яаж юм? Жилд 2600 өдөрт 7-8. Юу гэсэн үг вэ? Одоо ингэж байж болох уу? Нэг төрлийн өвчин шүү дээ. Дээрэс нь одоо манай монголчуудын генотипик одоо элэгний өвчтөлийн генотипик тодорхойлоход дандаа нэгийн Б гэдэг юу тодорхойлогдоод байгаа гэж ярьж байгаа. А энэ нэгийн Б чинь ерөөсөө бүгдээрээ нэгийн Б яаж аваад байгаа юм? Халдварлаад байгаа байхгүй юу? Ерөөсөө халдварлаад байгаа. Залуу шударга яагаад ч хөө эрдэнэд хороос ингэж орхитод явахлаа зэрэг чинь энэ улс орн чинь ямар яаж хөрчих юм бэ? Яаж одоо бид ер нь одоо их хурлд гарч байгаа хүн бүхэн бол би бодоосоо гэж боддог. Ер нь хүний аюул мэндийг хандах. Өөр юмд бол хандаад одоо тэр үнжилтэй шүү. Гэхдээ тэргүй явдаг жимаараа явна. Манайх бол би бол итгэлтэй гэдэг Монгол орн бол хөвшин өвчтөй баялагтай. Тэрийг ашиглаад тэгээд болыг болон гол нь аюул мэндийг. Та өөрөө бас яг энэ газар дээр нь хүмүүстэй уулзсан хувьд бол бас их зүйлийг бодсон байх л та. Тэг үнэхээр одоо элэг шимширмээр жилийн хар тавдрч ингээд 60 70 насаал хар тавдар сууд гэсэн чинь энэ вирусын дархалтаас ч юм болоод залуужаад 30 настай залуу ээж сая үйлээ ярьж байна. Бас 2 хүүхдийн эцэг нэг гэр бүлийн ч өнчрөх гэдэг. Тэгээ 85 сая төгрөг элгийн солиулахаас байхгүй болсон. Ийм юм ахиж давтагдахгүй тулд энэ элэгний цэвэрсэн голомтыг Монгол хүн бүрийн энийг эмчлүүлээд хийгээд их болцоотой юм. Энэ гадаадын тусламж дэмжлэг эм технологи нь орлоод ирсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн зарчим нь байгаа, хууль нь байгаа. Ганцхан сэтгэл хэрэгтэй. Энд би сэтгэлээ зүрхээ зориулж байна. Бид зүтгэн хамтдаа хөгжин. Улсын хурлын сонгуулийн 7 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Омбудчмын Замдан шатар. Бид зүтгэн хамтдаа хөгжин.